тийм гинэн юмнууд та бити итгэж байгаач. Энд чи ялангуяа цар тахалтай ковид үед одоо 1000 гаруй орд илгэж чадчих байсан. Одоо томоо төс өвчний үед 300 гаруй орд илгэж байгаа. Харин илүү үйл ажиллагааг нь илүү нарийсгах. Тийм ээ. Дээрээс нь төвлөлтийг сааруулах зорилгоор нэгдсэн эмнэлэг байх уу эсвэл их нялгсын эрүүл мэндийн үндэсний төвийн салбар эмнэлэг байх уу? Бид олон дарга бидэнд хэрэггүй байхгүй юу? Олон бахан дарга нэртэй баахан өндөр цалин авсуусуудын оронд харин нэг удирдлагатай үйл ажиллагаа их нялгсын үйл ажиллагааг 2 хуваагаа тэнд бас үзүүлэх. Ягаад энэ асуудал яригдж байгаа юм гэхлээр томоо төс өвчний үед бол ингээд олон хүүхд дэмжилж байгаа учраас санхүүгийн хувьд бол ингээд боломж ажилладаг. За тэгээд тэр босод үед нь хавар 100 нөгөө урсгал зардлаа дийлэхгүй, өтгөн жингээ дийлэхгүй, эмнэлгийн өөр өрөнд ороод ажилтгаа цалин тавьж чадахгүй байдал ороод байгаа байхгүй. Тийм учраас хамгийн зохистой бүтцийг яаж ийх үү гэдэг асуудал ярьж байгаас яалагч татаж буухвал салбар болгоно гэдэг чинь тэгэл нөгөө менежмент нь өөр болоо нэг удирдлагын олгоно гэсэн. Тэр дарга нь огцорчхоо сандраад байгаа юм шүү дээ. Би бол тэгж бодохгүй байна. Яг тэгэхээр бидэнд олон дарга хэрэггүй. Олон даргад өгдөг цалингаа харин сайн ажиллаж чаддаг эмч совилогч нарт нь өгвөл сайн шүү дээ, тийм. Дээрээс нь жишээлбэл одоо их нягсын үндэсний төв дээр та очиод хараар асар их очоор дараалтаа гоож. Гэхдээ тэр эмч нар нь хуваагдаад энэ яамгийн эмнэлэг дээр ирээд ажиллаа яа болох вэ гэж. Тэр нөгөө хол Гүг харин тэр иргэдэд хүрэх гээд шүү дээ. Болооч. Бид иргэдэд хурж ажиллах гэж байгаа болохоос агүй яг нэг удирдлагатай болох гэдэг асуудал ярьж байгаа. Тийм. Яг зарим хүмүүс бол нэгдсэн эмнэлэг болох нь илүү одоо тэр яамгийн талын нисэх талын иргэдэд үйлчлэгээ нь илүү хүрэх юм гэдэг. Яг үнэ. Нэгдсэн эмнэлэг болохоор одоо нэг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 60 сая доллараар хаан улд өргөх дэмжлэг гарч байгаа шүү дээ. Тэ? Тэр талаар мэдж байгаа. Тэгэхээр давцах байхгүй. Тэгэхээр эхний тийм шүү дээ. Тэр чинь бүр нэгдсэн эмнэлэг шүү дээ. Сонгон хайрын дүүргийн эмнэлэгтэй адилхан. Тийм учраас бид бодлогын хувьд бол кластерд буюу хүн амдаас суурилсан эмнэлгийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй байхаас давхцуулаад хооронд нь бие биентэйг өрсөлдүүлээд тэгээд санхүүжилтээ авч чадахгүй дээрс нь урсгал зардлаа дийлэхгүй байдал орчлохгүй. Магадгүй бид бол одоо дөнгөж ярилцаж эхэлж байна тийм ээ. Магадгүй шинэ эмнэлэг ашиглалтанд ортол нэгдсэн эмнэлгийн журмаар ажиллаж байгаад тэгээд дараа нь бас одоо их нялгсын эмнэлгийн салбар ийм байж болох уугүй юу гэдээ ярилцж байгаа шүү дээ энэ.